хүнсний хувьсгалын хэрэгжилт үр дүнгээ сая Улсын их хурлын байгаль орчин хүнсүдэд аж ахуйн байнгын хорооноос ажлын хэсэг томилж үнэлт дүгнэлээ. Энэ ажлын хэсгийг би өөрөө ахалж ажилласан гайгүй үр дүн ажлын амжилтууд байна. Гэхдээ бидэнд анхаармаар зүйлүүд бас олон байна. Тийм учраас Монгол улсын засгийн газарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тогтоолоор одоо хөргүүлсэ. За энд одоо хамгийн түрүү авч үзэх ёстой асуудал бол яа харахгүй энэ хүнсний гол нэр төрлийн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг бүс нутг болгондоо бүгд тэгш биш байна. Тийм учраас тодорхой гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл хангалт сул байгаа бүс нутгуудад өөрийнх нь боломж нөхцөл төр тулгуурлаж тэр чиглэлийнх нь үйлдвэрлэл хангалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байж сая тэр бүс нутгийн иргэдийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн хангалт үн ханш тогтвортой байх боломж бүрдэн нэг. Хоёрдугаарт энэ салбар бол өөрөө бас хөрөнгө мөнгө бодлого чиглүүлээд ажиллах юм бол үр дүн нь шууд гардаг ийм салбар. Дараагийн нэг зүйл боловсруулж нэмэн өртөг шингээж үн цэн оруулж дэлхийн зах зээл рүү гаргах тухай асуудал байгаад байгаамаа. Бид энэ боловсруулах салбарынхаа үйлдвэрлэлийг хөгжүүлж гэмээр сая энд ажлын байрыг нэмэгдүүлж чадна, иргэдээ орлого амжиргааны төвшингийг сайжруулж чадна, гаднаас аваад байгаа импорт тонч бууруулж валютынхаа нөөцийг тогтвортой хадгалж чадна. За дээр нь хүнсний хангамж аюулгүй байдал дээр маань ямарваа нэгэн тийм доголдолгүй тогтвортой ажиллах боломж бүрдэн